өнөөдөр олоод эцсийн дэвтэрээ олоод тоосоо ховлох хэрэгтэй байсан. Сая эрч зөрөөгүй шалтгаанаар бас хойшлж шиг болоо. Ер нь хурлын нөхцөл төр талын ямар асуудал өнөөдөр болохоор болсон бэ? За тэгэхээр ёс зүйн дэд хороо улсын хурлын тухай хуулиараа улсын хурлын гишүүдийн сахилга ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн тохиолдолд тэрийг хэн шалгах асуудлыг хариуцдаг байгаа. За энэ хүрээнд одоо ирсэн 2-3 өргөдлийг өнөөдөр хилцгээрээр одоо хуралдах байсан. За тэгээд түүнчлэн бас ёс зүйн дэд хорооны одоо үйл ажиллагааны төлөвлөгөө ойрын үед бид нэр бас зохион байгуулах зарим нэг арга хэмжээний талаар бид нэр ярилцах байсан. Тэгээд эрт цэрээг улмаас хурал өнөөдөр хойшлж байна. За ер нь ёс зүйн дэд хороо 8 гишүүнтэй. За тэгээд 8 гишүүнээс маань өнөөдөр одоо 2 гишүүн нэрлээ. За хөдөө одоо томилттой байгаа, эрүүл мэндийн чөлөөтэй байгаа, бас хурал давтсан гэдэг шалтгаанаар гишүүд маань өнөөдөр хуралд ирж амжсангүй. Улсын хурлын гишүүнүүд Нарандын нараатай холбоотой өргөдлөөс хилцсэн шүү дээ. Ер нь хичнээн хүмүүс одоо энэ хомдол нь өөрөө ирсэн. Нөгөөдөө нараа гишүүнээс бас ямар одоо хэлбэр авдаг шүү дээ. Ямар хөндлөл ирсэн бэ? За Нарандын нараа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл ирсэн байгаа. За тэгээд 48 өргөдөл одоо бид нар бас энэ ёс зүйн дэд хороо маань ёс зүйн зөрчлийг шалгаж нэгтлэх тухайд бол бид нар аль болохоор асуудалд бодиттой хандах, за эрхтгч байдлыг бас хангах энэ зарчмуудыг бид нар барьж ажилладаг байгаа. Тэгэхээр бодиттой хандах тухайд болоод ирэхээр ирсэн өргөдөл гомдлууд маань одоо яг холбогдох одоо нотлохой баримтууд нь юу байна те тэрийг нь шалгах жишээтэй. За тэгээд одоо яг хууль зүйн үндэслэл талаас нь шалгах жишээтэй. Хуулийн ямар зүйл залтуудыг одоо зөрчиж өгдгийг бол бид нэгтэлж үздэг байгаа. За эрхтгч байдлыг одоо хангаж ажиллах тухай дээр гомдол гаргаж байгаа иргэд болоод гомдолтой холбоотой одоо гишүүдийн аль альнийх нь бас тайлбарыг сонсох. За тэгжээж бид нар бас үнэн зөвийг нь тунгааж шүүж шийдвэр гаргах энэ зарчмаар бол бид нар ажилладаг. За энэ үднээсээ одоо өргөдөл гомдол гаргасан иргэдтэй холбогдсон байгаа. За түнчлэн одоо гомдолд холбогдоод байгаа бас мөнгөтэйгийн Нарандын нараа гишүүнтэй бас бид нар уулзаж одоо өргөдлүүдийг танилцуулсан байгаа. Өнөөдөр энэ дэд хорон хурал дээр ирж одоо бас өөрийг улсын хурлын гишүүний хувьд тэр хүн чинь бас өөрийнхөө нэр хүндийг хамгаалж бас өөрийнхөө үйлдэлийг одоо тайлбарлаж ярих учир одоо өргөдлүүдийг бол бид нэр танилцуулсан байдаг. Тэгэхээр аль болохоор асуудалд эрхтгч шантах нь бол бидний баримтал бас нэг гол зарчим байна. Юу зарчмын хүрээ 880 нараа гишүүнд одоо ясах хүн урдамаар ямар хариуцлага тооцох хэрэгтэй байсан. Энэ удаад бол одоо орнуудаас сууж чадахгүй сануулга ийм асуудал өгдөг шүү дээ. Энэ удаад одоо ер нь хуулийн хүрээнд ямар хариуцлага өгөх хэрэгтэй вэ? За тэгэхээр одоо төрийн албаа агчийн ёс зүйн тухай хууль бид нар бол улсын хурлын гишүүг бол төрийн улс төрийн албан тушаалтанд. Тэгэхээр төрийн одоо албаны ёс зүйн тухай төрийн албаа агчийн ёс зүйн тухай хууль түнчлэн улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмд одоо зөрчил дахин давтан гаргасан тохиолдолд яг ямар хариуцлагууд хүлээлгдэг юм бэ гэдэг нь маш тодорхой заагдсан байдаг. Ер нь бол одоо 3 янзын одоо сахилгын арга хэмжээ авдаг байгаа. Тэгэхээр сануулна. За олон нийтээс албан ёсоор одоо уучлалгүй гуйхыг шаардна. За гурав дахь нь болохоор бол цалин 20%-аар 6 хүртэл сарын хугацаатаар бууруулах ийм сахилгын арга хэмжээг оногдуулдаг байгаа. Уучлахгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол дэд хорооны хурал дээр дэд хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр одоо асуудлыг шийддэг байгаа. Тэгэхээр энд бол тийм одоо дэд хорооны манайх бол 8 гишүүнтэй ярилцж байгаа. Одоо нөхцөл байдлыг бид нар бас төв хийсэн. Нэг тэгшээлийн зарчмыг хангаж талуудын байр суурийг сонсож хууль зүйн үндслүүдээ харж тий одоо хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн байна, ямарт нь одоо үйл нийцэх алдаа гаргасан байна гэдгийг харж үзчихээд тэгжээж бид нар одоо оногдуулах сахилгын хариуцлагын тухай асуудлыг ярих байсан. Өдөртөө бол нараа гишүүн өөрийнхөө фэйсбүүк дээр хэлсэн шүү дээ. Тэр өөрөлд бүгд яг ижилхэн одоо удаад яг ижилхэн ингээ нэг хүн бичсэн юм шиг үлдээд байсан гэдэг хэлсэн шүү дээ. Өөрөөсөө бэлдээс ирсэн. Тэгэхээр ер нь бол цахимаар олон бичгээр ирсэн өргөдлийг бол бид нэр авдаг байгаа.
За ингээд цахимаар ирсэн өргөдлүүд дотор бид нар үзэлгүй явах, нэгтлэлгүй явах. Тэгэхээр 3 өргөдөл 48 өргөдлийн 3 нь одоо яг давтагдсан тийм зүйл бол байгаа. 3 өөр хүнээс ирсэн. Тэгэхээр энэ бол нэг талаас нэгэнт одоо тэр тухайн хүмүүс өөрийнхөө одоо өргөдөл тавигдах шаардлагыг бичиж тий одоо нэр устдаагаа тодорхой хаягнаас одоо бичсэн тохиолдолд бид нар тэр өргөдлийг авахаас арга байхгүй. Гэхдээ энэ яагаад нэг ижлэхэн өргөдөл 3 хүнээс ирв? Яагаад та нар гурлаа бие биенээсээ одоо юу гэдгийг тий одоо нэг хуулчив гэдгийг л бид нар тодруулах нь бидний ажил бол биш. Зүгээр энэ 48 өргөдлийн 3 нь бол ижлэхэн байсан нь бол тийм байсан. Тийм. Маш 7 хоногт улсын хурлын гишүүн их төвшин бас хотын орлогч даваатлагын бие таалтсан юм одоо үйлдэл болсон шүү дээ. Яг энэ үйлдэл дээр жишээлбэл тодорхой одоо гомдолч гэдэг юм уу, зүүнний торон дээр ирсэн зүйл байгаа юм. Ер нь яг энэ улсын хурлын гишүүний бас хэцүү гэдэг утгаараа гомд гаргаагүй байсан ч бас шалгах юм нь одоо энэ орчин үеийг байгаа юм. Тэгээ нараа гишүүнээс За улсын хурлын одоо ёс зүйн дэд хороо тэр тусмаа улсын хурлын гишүүд одоо хуульд юу гэж заасан юм? Хууль одоо юу зөвшөөрөгдсөн юм? Тэрний дагуу бид нар ажиллах үүрэг хүлээдэг. Тэгэхээр ёс зүйн дүрмд одоо ёс зүйн дэд хороо иргэдээс авал өгөөл одоо улсын хурлын гишүүдээс өргөдөл ирсэн тохиолдолд тухайн асуудлыг авч хэмнэн шалгадаг байгаа. Бид нар одоо өөрийн санаачлагаараа тий илт ямар нэгэн ёс зүйн ноцтой зөрчил гарсан байлаа гэхэд өөрийн санаачлагаараа тухайн асуудлыг барьж аваад хянаа шалгаад явах тийм зохицуулт биднэрт байхгүй байгаа. Ийм өөрөө ёс зүйн орондоо өглөө гэсэн үг хэлсэн шүү дээ. Гомд ирсэн үү? Одоо биднэрт одоо уг нь яг одоо их төвшин гишүүнээс өргөдөл ирсэн зүйл байхгүй. Цэцэн хороо ерөнхийдөө үлдэж чадахгүй байж төгсөхгүй шүү дээ. Ёс зүйн дэд хороо за сая чуулган завсарлаж ялаа. Тэгээ завсарлагаар бол одоо гишүүд чинь бас томилтой ажил төрөлтэй байгаад байдаг. За чуулган эхлээд 3 сарын 16-нд чуулган эхэлсэн. За одоо ингээд энэ хугацаанд бол бид нар одоо ер нь бол ирсэн өргөдлүүдийг судлах асуудлыг бид нар бодиттой хандах хэрэгтэй, нэгтлэх хэрэгтэй. Зөв зүйтэй үнэн зөвийг нь бид нар тогтоох хэрэгтэй. Энэ дээр бол маш хэмжээний бас үйл ажиллагаа цаана явагддаг. Тэгэхээр энэ ажлууд бол хийгдэж байгаа. За дөрмээрээ манай гишүүдэд одоо ирсэн өргөдөл гомдлууд хуваарлагддаг. Тэгэхээр нэг эсвэл 2 гишүүнд эсвэл ажлын хэсэг байгуулад бид нар ирсэн өргөдөл гомдлуудыг хуваарлж доор бүрэндээ тэрийг бид нар шалгаж нэгтэлж явдаг. За ингээд дараад нь бид нар одоо энэ их олон хурлын хажуугаар бас нөгөө хүмүүсийнхаа бас эрц оролцох боломжийг бид нар хангах хэрэгтэй. Дэд хорооны гишүүдийн оролцох боломжийг хангаж ийж бид нар хуралдааны товоо зарладаг. За тэгээд гэтэл одоо өвдөж болно, гинтийн томилд гарч болно те энэ нөхцлүүд бол бас үүсдэг. Өнөө өглөө гэхэд одоо гомдол ирсэн нараа гишүүн хураалуудын гомдлоод намайг шалгалтлаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. За энэ ер нь бол нэр усаа тодорхой бичсэн тий. За өөрийнхөө хаяг нэр усаа яг тодорхой бичсэн ийм одоо бичгээр болон цахимаар ирж байгаа өргөдлийг бид нар хүлээж авах хуулийн тийм зохицуулттай. нараа гишүүний үед энэ гомдол гаргасан 48 хүн өөрсдөө яг биеэрээ ирж хуралд оролцмоор байна гэдэг ийм байр суурийг хэлчихсэн. Тэгэхгүй бол одоо жинхэнэ үг нэгдэхгүй байна. Тэгэхээр ер нь бол одоо за бид нар чинь нэлээд одоо ярих нь өргөдөлд бол ерөнхийдөө иргэдийн одоо бичиж байгаа өргөдөлд бол 5 үндсэн одоо үндслэлтэйгээр өргөдлүүдээ гаргаад байгаа. Тэгэхээр бид нэр энэ одоо нэлээд олон 48 өргөдөлд чинь 5 үндслэл байна гэж бодохоор тий аль нэгээс нь бид нэр төлөөлүүлээд одоо бас хуралд оролцуулах боломжтой. Бүгдээрэнд нь бол бид нар манай ажлын албанаас одоо өргөдөл гаргасан бүх хүмүүсэд имэйл хаягаар нь бас утсаар хурлын талаар мэдгдсэн байгаа. За одоо өөрийнхөө санал хүсэлтээ илэрхийлэх, өөрийнхөө гомдлыг гаргах эрхэм тэр хүмүүсийн ирээд бас одоо өөрийнхөө өргөдлийн үндслэлийг тайлбарлах эсэх нь бас тэр хүмүүсийн эрхийн асуудал. 5 үндслэл яг юу юм бэ? За одоо ард түмний элчийн хувьд одоо ард түмнийг одоо бүдүүлэг үг хэлгээр дормжилсан. За энэ тухай асуудал байгаа. За одоо би энэ дээрээс нь та бүхэнд харж байгаа ерөнхийдөө тодорхой хэлээд өгчий. За би одоо уншаад өгье. За ингэж байгаа юм л да.
За олон нийтийн сүлжээгээр одоо бусдыг үдэхэн дурамжилсан. За бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг үл хүндэтгсэн. Төрийн албаны нэр хүндийг гутаасан. Өсвөр залуучуудад сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн. Мөн гишүүний албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж бизнесийн одоо бараа бүтээгдэхүүнийг удаадаараа сурталчилсан асуудлуудыг одоо өргөлөдөд өртсөн байгаа даа. Тэгэхээр энийг бол бид нар түрүү ярьсан асуудалд бид нар бодиттой хандах хэрэгтэй. Бас тодорхой одоо бас хуулийнхын хүрээнд бид энэ асуудалд хандах хэрэгтэй. Тэгээд за иймэрхүү байдлаар бид нар ажиллаж байна. За одоо болчих уу? Баярлалаа.